Халахын Очройбат Түшээд хааны тамга. 1691 онд халах монголчууд Түшээд хаан Жахуун дорж өндөргийн зан узар нараар тэргүүлүүлэн Долон нуурт Манжчин улсын хаан инг амгалантай холбоотны чуулган хийж ингээд одоо халах Манжчин улсад холбоотон болж өшиж орсон. Энэ өшиж орсны дараа бол халахад байгуулсан олон хөшөөдийн ноёдуудад тусгайлан тамга болгож шийтгсэн. Энэ тамганы нэг одоо гол тамга нь бол Түшээд хаан Жахуун доржид олгосон Түшээд хааны хөшөөг захирагчийн одоо тамга. Халахын Очройбат Түшээд хааны тамга нь Марсын дүрс бүхий бариултай, дөрвөлжин сөөлтэй. Суурийн уланда Халахын Очройбат Түшээд хааны тамга гэж манжаарагдсан ба үргэлжлүүлэн монголоор Халахын Очройбат Түшээд хааны тамга гэж бичсэн байна. За энэ тамган дээр бол бичээсэн дээр хагаан буюу хаан гэж одоо бусдаас ялгаж хаан цолыг одоо тэмдэглэсэн байдаг. Марсын дүрс бүхий бариулын зүүн дээд талд Халахын Очройбат Түшээд хааны тамга гэж манжаар, баруун дээд талд Халахын Очройбат Түшээд хааны тамга гэж монголоор бичжээ. Суурийн урд талд ёслон ям үйлдв гэсэн хятад, суурийн хойд талд ёслон ям үйлдв гэж манжаар бичжээ. Халахын Түшээд хаан Ванжилд оржид олгосон тамганы голын доод хэсэгт өндөргийн зан узар баг дөрвөлжин цоож сүншиглэн ажиллаад алтаар битүүлэн лацдаж тамгыг үе үлрэн шүтээн болгон тэхүүлэхээр дүндэн буулгасан. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласны дараа Манжчин улсын үед хэрэглэгдэж байсан тамга захирлага тэмдгийг халж шинтгэхэд Богд хаан дотоод хэргийг бүгд захин шийтгэгч яамд Түшээд хааны хуучин тамгыг хураан авч шин тамгыг олгоход өндөргийн зан узрын шүншгэлсэн сүншгийг Түшээд хаан дөрцөн хорлж явд буцаан болгож дахиулах зэрэг буулгасан. 1915 онд Хяактын хэлэлцээрээр Монголын Богд хааныг хаан буюу одоо Оросын цайр Хятадын Хуанди хэмээн одоо нэрлэнэ гэхэд тэгвэл одоо та нар хаан гэх юм бол бусад хаануудтай одоо адилхан болчихно гэдгийг Монголын талаас хэлсэн. Гэтэл бол та нарыг энийг хагаан буюу хаан цол байсан гэдгийг нотлох зүйл байгаа юу гэдэг асуудал үүсэж ингээд Эрдэнэзуу буюу Түшээд хааны хошуунаас энэхүү одоо алтан шүншигтэй тамгыг Хяактад авчиж хаан гэдэг нь одоо хам биш хаан гэсэн цол монголчууд үеийн үед одоо дамжуулан 200 жилийн 100 гаруй жилийн туршид одоо дамжуулж ирсэн гэдгийг нотлож байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл нэг тамган дээрх ганц одоо үсгийн зөрөө Монголын тусгаар тогтнолын баталгаа болж харагдах. Монголын тусгаар тогтнолын одоо үнц нь байсан гэдгийг илэрхийлэх тамга бол энэ Түшээд хаан Жахуун доржийн анх олгогдсон өндөргийн зан узрын алтаар шүншгэлсэн тамга байгаамаа. Халахын Очройбат Түшээд хааны тамгыг эзэмшигчид Очройбат Түшээд хаан Ванжилд орж 1721-с 1732 онд, Очройбат Түшээд хаан Төвдөнд орж 1732-оос 1743 он, Очройбат Түшээд хаан Довдонд орж 1743-аас 1745 он, Очройбат Түшээд хаан Ямпилд орж 1745-аас 1758 он, Очройбат Түшээд хаан Цэдэнд орж 1759-оос 1793, 1794-оос 1815 он, Очройбат Түшээд хаан Ойдовд орж 1815-аас 1828 он, Очройбат Түшээд хаан Ерөнтэй 1829-оос 1830 он, Очройбат Түшээд хаан Цэрэнд орж 1832-оос 1863 он, Очройбат Түшээд хаан Насан цогт 1864-оос 1900 он, Очройбат Түшээд хаан Дашням 1904-оос 1911 он, Очройбат Түшээд хаан Дорцрон хорлжов 1912 он гэжээ. Халахын Очройбат Түшээд хааны тамга.